Сайн байцгаана хөөгтүүд. За манай өнөөдрийн шидэт таранда болон маань ихэд бэлэн боллоо. Өнөөдөр олон улсын авилгатай тэмцэх өдөр. Энэхүү тусгай дугаар оролцож байгаа хөөгтүүдтэй амжилт хүсье. Ингээд эхнээсээ танилцуул. Эхний хөөгтнэр хэм блэ? Сургуулаа, ангиа бүтнээр нь танилцуулж. Сайн байна уу? Намайг Зэрэгтүүгийн оюутан гэдэг. Би ирээдүйн сургуульд явдаг Марал Эрдэнэ багштай. 2-ын ангиас сурдаг. Оюун эрдэнэ орж иржээ. Нэг ангийнхан тийм ээ. За дараагийн хөөгд нэр нь хэм блэ? Зүгээр нэрээ л хэлж. Амгалан баяр. Амгалан баяр орж ирсэн байна. Уянгаа ороод ирж. Бэби нэмэртэн. Номын эрдэнэ орж ирсэн. Ананд орж ирсэн. Хулан. За өнөөдөр шүү дээ. Олон улсын авилгалтай тэмцэх өдөр та нарт шүү дээ. Авилгалтай тэмцэх газрын ах эгч нар нь ийм сайхан багштай хамтраад ном бүтээсэн юм аа. Энэ ном нь болохоор Заан хулган 2 гэдэг үлгэр. Эргүүлээ харахаар Арслан хулган 2 гэсэн ийм үлгэрийг одоо ном болгоод ингээ гаргацсан. За тэгээ энэ номоо ингээ сайхан уншиж штэ. Комикс ном байгаа штэ. Тэгэнгүүтээ энэ дээр нь үлгэрээ зохиогоод будах ийм хуудас. Нөгөө тийшээ харуулад Заан огтн 2 ингээд үлгэрээ уншиж чинь өөрийнхөө төсөөллөөр яг энэ дээр үлгэрээ зохиогоод өнгөт ном өөрсдөө бүтээх ийм сайхан номыг гаргасан. Тэгээ энэ номынхаа дагуу хэдүүлээ энэ Заан огтн 2-ынхоо хавтасны зургийг зурнаа. Тэгээ зураг зурхын тулд биш үү? Хэдүүлээ аливаа ном бүтээхэд үлгэрээ сайхан уншиждаг тийм ээ. Тэрнийхэн дараа яг төрний төсөөллөөрөө зураг зурдаг тийм ээ. За ингэсэн юм байна. Эрдүр цагт нэгэн хотын захад нэг бардам зантай өнгөрөө зан амьдэрдэг байжээ. Тэгэд тэрүүнийхээ хажуу талд нь ус ухаар очихдоо нэг хулгануудыг очиод үүрийн нүүмүүлээ сүйтгэд байдаг байж. Усаар ингээл булаад л дээгүүр нь гიშгэлээл тийм ээ. Тэгэл өнгөрөөл би их том заан шүү та нар юм уу сая жижиг шүү гэл ингээд идэгсэн. Тэгсэн нэг өдөр нөгөө хулган нь уурлаад огт нь уурлаад би заантай дайн зарлаа. Та нар одоо эндээс нүүгээрээ бушуухан нүүгээрээ гэл хэлэхгүй. Тэгсэн чинь хүмүүс шоодаад ийм жижигхэн заан байж хулган байж огт нь байж тэр нь зааныг яа дийлдгийг хаа гэл ингээд исэн гин. Тэгсэн чинь маргааш өдөр уусан чинь нөгөө огтон чинь зааных нь хамрын нүхээр нулдаж явахт нь ороод гэдэс дотор уушгийг ингээ майжаад нөгөө заан нь амь тэмцэж орилоод амь авраарай гэж хашгираад тэнд үйсэн баахан амтныг төвөөгээд гэр орны сүдээ ийцсэн. За ингээд нөгөө Арслангийн хамраас чинь хулган гарч ирээд эрлэх зөрөгтэй хулган уулж ингэж алтарсан ийм үлгэр энэ тухай өнөөдөр зураг зурнаа. Тэгээ Заан бяцхан охтнуудад ялагдсан байна. Тэр цагаас хойш охтнууд санаа зовх зүйлгүй амар сайхан амьдэрсэн байна. Энэ сайхан үлгэрийг хэдүүлээ өнөөдөр хавцны жимэг зургийг одоо зурж үзүүлье тийм ээ. За тэгээд та нар өөрсдөө дотроо би чаднаа гэж сайхан дотроо бодоод хар палмаструудаа аваад эхлэх үү. Айл болохоор биш үү? Зааныг зурхад биш үү? Энэ толгойн ороо хэсэг биш үү? Энийг нэг ийм дугуй гаргах чинь энийг томхон гаргаарай заа юу. Том. Тэгээ ийшээгээ ийм шулуун зураас татчих. Доошоо ингээ явуулчих. Зааны чихч нь их том далбгар том байдаг тийм ээ. Энийг нь хийх гэж шүү дээ. Энэ хацарны бомбор. За хүүхдүүдийн зургийг нэг хараад. Зоригтой өөрсдөө би чаднаа гэж бодож зорчих шүү дээ. Одоо нөгөө чихийг хурдах ингээд анандаа урагшны болчих. Одоо чихээ наашаа өшөө татаарай. Дэлдэн байх тусмаа заан чих гоё харагдана. Зааны чи хамгийн гоё онцлог нь хушуу чих тэгээ бие нь орж ирж байгаа. За энэ зааны хушууг зурхтаа ерөөс ингээл явчих. Тэгээ ингэж орж ирээд ингээд энэ хүнд нь хушуу энэ одоо хамрын нөхөл юм байлгүй тийм ээ. Энүүгээрээ одоо нөгөө усаа сорно тийм ээ.
эндээс нарийнхаа явж байгаа дийшээ ингээ бүдүүрээд энэ рүү ороод ирнэ. Ваа сүртэй. Тэгээ арслан чи ийм хөөрхөн соёотой. Энэ дээр нэм зураас зураад за нөгөө яг өнгөрөө духан юу хийх нь шүү дээ. Нүдийн тийм цоглог хийх нь шүү дээ. Бие нийш нь оруулаад. Би энэ бол одоо ер нь яг ийм нэг бөөрнкил 100 дугуй. Ингээ гараад ирж байна. Тэгээд тахир номон зураасаар чихийг хийгээд чихийнх нь энийг ингээ бүдүүн ийшээгээ бүдүүрсэн маягтай хийгээд ийшээ нарийн шулуун зураасыг татхад зааны маань хэлбэр нь гараад ирж байгаа. За хүүхдүүд их явцтай танилцсан аа. Гой. Ерөөсө дотроо биш үү? За би чадан шууд гэж зураад байгаарай заа юу. Хөөхөн заанууд гарч ирж дээ да. Болно. Өөрсдийнхөө төсөөллөөр тэгээ хөөхөн зурч. Одоо хэн оюун эрдэнэ шүү дээ. Биеийн том хийчээрэй. Тэгэхээр шинэ их сүрлэг гоё харагдана. За хөлний ийм л юм байт. Ийм балбар хөлтэй. Энэ үхэндээ нэг ийм цаатлын хөл нь эндээсээ зугуйц. Энэ талдаа ингээд зугуйц. Ингээ байж гинэ. За гэсэн чи яаж ийн? Одоо нүдийн дундаа цагаантай ийм 100 дугуйгаар хийчихлээр нүдэн тодроод ингээ гараад ирж шүү дээ. Тэгээ энэ дээгүүр нь жижиг том ийм зураасуудыг хажаад ам нь эндээсээ яг цогож байгаагаар жижиг нь хийгээд хөмсг хийчихтэл яг нөгөө заа маань яг тодроод ингээ гараад ирнэ. За энэ дээр их гол юм би. Нөгөө дайчин хулгана шүү дээ. Хулгана. Тий. Эн чинь одоо тэр нөгөө баатрийн малгай мөссөн. Тийм ээ. Бас нөгөө заан хийдэг шигэ чихийн ийм том дэлбгэр ингэж хийгээд наашаа харахлаараа нэг ийм дүрс гарч ирээд ингээд чихний гараад ирж. Чихнийх нь энэ хэсгийг давхарлаад хамрыг хийгээд нүдийн цэг хийгээд амыг хийж байна. Гарт нь яг гараа ингэсэн. Тэгээ энэ чинь баатар юм чинь бас нэг зэвсгээ барьцсан тийм ээ. Энд нь яг сүүлэн тахирлдсан. Ингээ гаргаад ирэхлээр чи яг. Энийг их нарийн чамбаа зурж гаргаараа. Яагаад гэвэл заан чи өөрөө жижиг учраас урд чадвар их шаардна. За ингээд л өнгө өгөхөд энэ их онцлог юмнууд энэ. Хулганы чихэн доторх нь ингэж бодогдно. Тэгээ энэ бодогдох юм их гайгүй дээ. Харин заанаа наашаа тодруулахын тулд ард талд нь хэдүүлээ гоё тод өнгө хийж өгнө. За ингээ хүүхдүүдийнхээ авиасыг үзнэ ингэж бодох явцдаа. Хэдүүлээ юу ч гэсэн өнгөө тэмдэглээд. Манай хүүхдүүд бол 2 дугаар ангийнхан бол энэ их явтай зургийг бол маш гоё зурж байгаа. Нүдийг нь үштэй. Жаахан тод өгч. Тийм ээ. Соёогийн шараар өгч. Амийг нь ийм тодоор өгч. Хулгана ингээ тодруулч. Энд бас нөмөрг өмсгч нөө. Нэг ийм улаан нөмөрг намир болсон. Баатар байх нь шүү дээ. Энд бас нэг улаан гэдэг. Сүртэй. Энд бас нэг улаан намирцсан. За ингээл одоо яг заана тодруулахын тулд энэ хэсгийг нөгөө өвс шүү дээ.
өвсөн дунд ингээд зогсож байгаа. Энийг өвсний ширхэг шиг ингээ сайхан. Гэхдээ та нар будахтаа биерийн пластараараа зөөлхөн дараад ийлэх маягтай ахиулж удаарай. За бас нэг юм дутуу байна. Энэ зааны хошуу шүү дээ. Энэ ягаан байдаг шүү. За одоо их амархан. Та нарт ийм саарл өнгө байгаа. Зааныхаа сүүдэртэй хэсгүүдийн яг ингээд. Ирүүн доор нь байж байна тийм ээ. Энэ хэсэг нь саарл байж байна. Сүүдэртэй хэсгүүд энэ ингээ бодоо авчихна. Энэ дээр байж болно. Энэ хэсэгт нь. Хөмсг авд нь байж болно. Толгойных нь орой. Энэ хэдийг ингээ бодчих. За ингээ тэмдэглээд ингээ яваад тахлаар яг саарл заан байна гэдэг нь ингээ харагдаа гараад ирж шít. Энэ хэсэг нь сүүдэртэй. Энэ хэсэг сүүдэртэй. Ингээ тэмдэглээд өгч. За ингээ үргэлжлүүлээ бодноо. Хэдүүлээ одоо авиасаа үзүүлээ. Оюун эрдэнэ юутай ирсэн? Нийтээрээ дуутай ирсэн үү? Эсвэл хүүхэд бүр нь онцох шүлэг дуулах уу? Нийтээрээ дуулах уу? Ямар дуу дуулах? Шин ангаас. Одохгүй болох шинэ жилийн тухай сайхан дуу үлдэж ирсэн байна. Багшигаа 1 2 3 гэхлээр цоглог сайхан юугаар дуулаарай заа юу. 1 2 3. Цагаан цасхан ялбан буугаад ногоон гацуур ойлон өмрөөд багчууд бидний сэтгэл гайсаад баяр цэнгэл дүүрэн байна. Эхөө шинжил зэхөө шинжилийн үдэш хөвгөлтэй сайхан байна. Хөвгөлтэй цасан охид үлгэрийн хөлгөөр айлан ирээд хүүхдийн алхан дээр хүсэл хайрын бэлэг түгэн. Эхөө шинжил зэхөө шинжилийн үдэш хөвгөлтэй сайхан байна. Хөвгөлтэй сайхан байна. За баяр хүргэе. Сайхан дуу дууллаа. Хулан маань ямар мэрэгжилтэй болох вэ? Зураач болно. Маш сайн. Багштайгаа адилхан мэрэгжилтэй болох юм байна тийм ээ. Ананда ямар мэрэгжилтэй болох? Зураач. Бас нэг 2 зураач гараад ирлээ. Нэг ангиас. Номын эрдэнэ. Эмч. 2 зураач, 1 эмч. Уянга. Цагта. Амрыг ирээ уян гошоочаа. Гаалаа. Багш нь яслах нь. Амгалан баяр ямар мэрэгжилтэй? Оо, амрыг ирээ. Тэ дөрөндө амгалан баяраа. Гаал. Оюун эрдэнэ ямар мэрэгжилтэй? Зураач болно. 3 зураач, 2 цагта, 1 эмчтэй. Ийм сайхан хөгтөд байна шүү дээ. За ингээд зургаа сайхан зураад гүйцэгээ сайхан боднаа. Заан огт нь 2. Эрт урт цагт нэгэн хотын захад бардамзантай заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Голын хажууд нэгэн огт нь амьдардаг байв. Заан ус ууж ханаад огтны нүхийг усаар шүршиж сүйтгэдэг байлаа. Огт нь миний өчүүхэн гэрийг битгий сүйтгэж гэж олон удаа гуйж гин. Гэвч тоохгүй сүйтгэсээр л байлаа. Нэгэн өдөр зааныг ирэхэд огт нь миний гэрийг сүйтгэхэ болохгүй бол дайн зарлан шүү гэж анхаарууллаа. Заан энэ үгийг үл тоомсорлон инээд нь хүрчхин. Тэр хавийн огтнуудад би заанта байлтна. Та нар эндээс нүү гэж зарлжээ. Гэтэл зарим огт нь учиргүй шоолж ийм жижигхэн амтан заанта яаж байлдах юм бэ гэд нүүсэнгүй. Харин хэсэг огт нь нүүжгэн. Маргааш нь зааныг усанд ирээд амарч хэвтэгт нь огт нь хамрын нүхээр нь орж улаан хоолой уушиг зүрхийг нь уурч гарчээ. Заан ойрлон цогчин туйлсан ч огтныг биеэсээ гаргаж дийлсэнгүй. Ийхүү заан бяцхан огтонд ялагдаж гин. Энэ цагаас хойш огтнууд санаа зовох зүйлгүй амар сайхандаа жаргаж гинэ. Хэдүүлээв штэ.
шударгын ёсны тухай ярилцах уу? Шударгын ёс гэж ер нь юу хэлдэг? Хариулах хөөхт байна уу? Гараа өргөд. За намын эрдэнэ хариул да. Зөв юм хийхийг хэлнэ. Тий. Зөв бодолтой, зөв үйлстэй байхыг бол одоо шударгын ёс гэн тийм ээ. Тэгээд нэг жишээ татдаа ананда. Ананд хэлдэ. Юу шударгын ёс гэх? Хулгай хэлж. Хүнээс хуулна. Хүнээс хуулна. Тий. Одоо ингээд өөрийнхөө мэдэхгүй юмыг яах вэ? Хуулаад л эсвэл одоо олон жишээ байна шүү дээ шударга ёсны тухай тийм ээ. Энэ үддийг энэ сайхан номноос мэдж аваарай заа ёо. Жишээ нь одоо нэг хүүхэд юм гээчтэй гэж бодъё тийм үү? Тэрийг хүүхэдтэй олж авчиад өгч яах вэ? Шударга ёс байх нь тийм ээ. Худал хэлэхгүй байх чинь бас яах вэ? Шударга ёс байх нь шүү дээ. Тэгээ олон сайхан зөв чанарууд чи өөрөө шударга ёс болдог байх нь шүү дээ. За ингээд бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Энийг одоо эхэлнэ. Хүүхдүүдийн бүтээл төрж байгаа. Танайх чинь ирээдүй зохицуулбар мөн үү? Ирээдүй сайс. Ирээдүй сургууль. Ирээдүй сургуулийн 2-ын ямар бүлэг үлээ? 2-ын Ж бүлгийн авиаслаг зураач хүүхдүүдийн бүтээлийг үзэх гэж байна. Нэг ангийн сайхан зураач хүүхдүүд ингэж орж байна. Бас олон төрлийн мэрэгжилттэй цагдаа, эмч, зураач. Ингээд эхний хүүхэд авиаслаг зураач оюун эрдэнийхэн бүтээлийг үзнэ. Оюун эрдэнэ зураг бас гоё. Энэ заан хулгойн хоёрыг маш гоё хөгжилтэй зурсан. Одоо энийгээ сайхан нөгөө үлгэрэн комик ном болгоод тэгээ монгол хэлний хичээл дээр багш дээр ингээл үзүүлүүл яах вэ? Тэгээ өөрөө үлгэрээ гоё ярьчихвал маш гоё. Зурсан хүүхдийг харъя да оюун эрдэнэ. Цогой да. Тэр хүүхэд шүү. Сайхан зураг зурсан оюун эрдэнэ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Амгалан Баярынхаа бүтээлийг үзнэ. За Амгалан Баяр хүү бас их өөрхөн. Энэ нэг гоё юм их гоё тодруулж гаргаж байгаа. Энэ их хөгжилтэй. Чих гэдэг бол биш үү? Зааны хамгийн гоё. Ямар ч амьтанд байдгүй төрх нь биш. Тэгсэн чинь нөгөө хулган нь яаж вэ? Зааныхаа жижигрүүлсэн хөлбөр байх нь шүү дээ. Хушууг бол болохоос шүү дээ, тийм ээ. Тэгээ ийм сайхан зураг зурсан Амгалан Баяртай амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Уянга их чамбай зурдаг. Уянга чи нөгөө цагдаа болно тийм ээ. Цагдаа зураач болоорой заа юу. Энэ өөрийнх нь хөдөлгөөн тэр чихнийх нь гаргасан байдал. Тэгээ энэ чи бооцгоноод ингээ өөрхөн гүйгээд тэгээ янз янзын хөдөлгөөн хийгээд одоо нэг хулган хамраар нь орчин шүү дээ. Тэгэхэд ингээ сарвайгаад байж ядж байгаа төрхийн нөлтөөр гаргаж болно шүү дээ тийм ээ. Ингиж үргэлжлүүд номоо харж байгаа сайхан ном бүтээгээрэй. Сайхан зураг зурсан Уянга улмын хамжилт. Дараагийн авиаслаг зураач номын эрдэнийхэн бүтээлийг үзнэ. За номын эрдэнэ ах маань ийм гоё сүрлэг маш гоё тод том руу гаргаж ирж байна шүү дээ. Хавцсны зурагч нь шүү дээ. Үйл явдлаа тодруулж сонирхолтой ингэж зурхийг одоо хавцс. Дахиад харуулж багш нь яриад их харуулаарай. Тэгээ тэр хулган их тод том руу гарч ирсэн. Тэр Баатар хулган дээр нь гарцсан. Тэгээ хоёулаа сүулдэ найзуулсан байна шүү дээ. Энэ бол шударга ёс тийм ээ. Сайхан зураг зурсан номын эрдэнэ улмын хамжилт хүсье. Мондөг. Дараагийн авиаслаг зураач Ананд их чамбай зурдаг. Гүйцэтгэл сайтай. Ерөөсөө яг ингээл тэр хоосон зайд нь өөр ингэ бичих хэрэгтэй. Эртээ үрдийн цагт улган огтн хоёр амьдран суудаг байжээ гэж цааш ингээл зураг зараал үйл явдлын бичээл номон дээр сайхан ажиллаад ингээ явчихана заа юу. Маш гоё тод том руу гоё зураг зурсан Анандан улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Хулангийнхаа зургийг үзье. Манай 2 дугаар ангийнхны зураг бол одоо маш гоё тэр. Аргагүй сайхан зураач болно. Зураг зурхын тулд багш нэг зөвлөхөд зураад л байдгийн шүү. Ерөөсөө энийг орхиж болохгүй. Тэгээ мэрэгшдэг байхгүй юу? Тэгээд ирээдүйд сайхан номын зураач, хүүхдийн номын зураач, тийм ээ? Бас дээр нь анимашн Google-ийн киноны мундаг мастер зураач болоорой. Дүр зохиогч гоё зураач болоорой заа юу. За ингээд хуландаан амжилт хүсье. За ингээд амжилттай орцсон хүүхдүүдэд бэлгийн гардуулнаа. Өнөөдөр олон улсын авилгалтай тэмцэх өдөр. Ингээд хүүхэд дээлтэй
соён гэгэрүүлэх үйлс амжилт гаргаж байгаа. Бидэртэй хамтран ажилладаг авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсийн ахлах комиссар Цэндо юу шахан та нарт бэлгэн гардуулнаа. Номон бэлэгтээ ирсэн. Бид нар ийм ном хийсэн. Энэ номон гардуулна. Бас өөр номтой хэлсэн. Цэндо юу шахыгаа үрж байна студид. Хүүхэд дээлтэй бидэртэй хамтран ажилладаг соён гэгэрүүлэгчдээр олон сайхан үйлсийг бүтээж ингэж сайхан хүүхдүүдэд ёг түлгэрээр ингэж сайхан олон гоё ном бүтээсэн. Танай байгууллагын хамт олон улам их амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр авилгын эсрэг олон улс өдөр гэдэг өдөр тохиодог. Энд юу гэдэг вэ гэхээр бид нар авилга гэж энэ муухай зүйлийг энэний үр дагавар нь юу гэдэг юм бэ гэдгийг олон нийт ойлгуулдаг өдөр байгаа. Тэгэхээр та бүд өнөөдөр энд зурж байгаа энэ үлгэрийнхээ номыг таваад маань гэртээ очиж сайн уншаарай. Энэ дээр юу болохгүй, юу муухай вэ гэдгийг бас ингээд сайхан тайлбарлаад бичсэн үлгэр байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үлгэрийг уншаарай. Бид нар ингээд ийм цуврал байдлаар хүүхдүүд та бүгдэд ийм нас төхөх ноцлогтон тохирсон ийм ном сурах бичиг гарын авлага гэдэг дуу хөгжим гэдэг энэ насныхны ноцлог тохирсон ийм соён гэрэл харах хэмжээнүүдийг ингээд жил ингээд зохион байгуулдаг байж байгаа. Тэгээ энэ жил та бүхэнтэй хамтраад бас энэ цуврал 5 юм ном гаргаад бас олон хүүхдүүд төрөж байгаагаа сонслог байгаамаа. За тэгээд энийг гартуулж өгөхөө тий. Тэгээд Цэндошга энэ номноос бас үзүүлээд доторх номыг задлаад ямар номтой ирж вэ? Бас 3 ном байгаа үл энэ чинь. Энэ дотор одоо тийм ээ 3 ном байна. За би та бүхэнд харуулъя. За энэ жид номд гихэнтэй энэ чинь цуврал болж гарч тийм 5 ном байна те. Өнөөдөр бол 5 за огт нь 2-ыг үзүүлээ тайлбарлаж ярьсан. Нөгөөх нь муу нөхөр. За арслан холбоо 4 амтэн гэдэг ингээд за энд нь болохоор эвтэй 4 амтэн гэсэн юм олон үлгэрүүдийг тавд өгж байгаа. Үлгэр болгоноос сургалтын зүйлийг аваарай. Тийм ээ. За энэ манахаас бас гаргадаг хүүхдүүд хоорондоо шударгасны талаар хэрхэн ярьцдаг вэ гэсэн юм найзын яриа гэсэн ном байгаа. Эндээс хүүхдүүд юу н хоорондоо юу ярьж яаж ойлголцдог талаар нь та ойлгож аваарай заа явшаад. За дээр нь чимээгүй үн ингээд бас шударга бус зүйл хийгээ яваад байвал ямар үр дагавар гардаг юм бэ гэдгийг тайлбарсан юм хөрх ном байж байгаа. Тэгэхээр та бүгд мөн сайн уншаад үзээрэй заа яв. Та шударга тоглоё гэдээ дуу сонсч ирсэн үү? Тэр дуу энэ дэлгэрүүтэй хамт манай YouTube сувгууд дээр бүгд тавигдсан байгаа учраас та бүгд бас орж үзээрэй заа яа. За ингээд баярлалаа. За баярлалаа. Ингээд бүгд ингээд хаана. Баярлалаа. За сайн сураад. Сайн болоорой. Баярлалаа. Сайн болоорой. Баярлалаа. За. Намайг тийм ээ. Намайг сайн болоод сайн сурахаас гадна сайн хүмүүжлтэй хөвгөх болох нь шүү дээ тийм ээ. Баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Баярлалаа. За бүгдээ сайн уншиж цаацгаа. За ингээд манай хүүхдүүд номон бэлэг байсан. Танд баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Таны ч сайжруулсан. За ингээд баяртай. багш нь нэвтрүүлэг ихэн зөвхөс бэлдсэн бэлгийн гардуулнаа. За энэ чинь 2 эрэхтэй. Тийм ээ. Энэ ямар үлгэр вүлээ? Карами. Карами гав штэ. Эхний 3 хүүхдтэйгөөд дараагийн энэ чи юу лээ? Лапуби. За ингэж үстэй. Шинэ жилээр одоо шинэ жилийн бэлгэнд нь одоо нөгөө яалкин дээр мөнгө тавьдаг та. Энийгээ сайхан хадгалаад зуны амралтай зугаатай сайхан өнгөрүүлээ. Энэ солонго бүрмөл цэлцэг нүүр чихрийн хамт энэ мөнгөний саваа гардуулж байна. За дараагийн хүүхдүүдэд болохоор энэ ногоон би одоо ингэж тавь. тоглоом очих юм даа. Ингэж тавьчих. За солонго чихрийн эхлээ гардуулчих. Номон бэлгийн хамт бас чихрийн бэлэг. Энэ цэлцэг нүүр чихрээ бэлгэлж байна. Мөнгөний ийм сайхан хоримтлал үүсгэх энэ сайхан савыг сайхан хадгалж хоримтлал үүсгээрээ. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуслаа. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай.